Сайн байна уу? Та бүхэн өнөөдөр мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр болохоор би market cycle гэдэг зүйлийн талаар ярилцмаар байна. За, маркетинг хүчлэг. За, маркетинг хүчлэг гэдэг маань товчхондоо юуг ярих гэдэг вэ гэхээр маркет маань заримдаа ийм гоё танд боломж олгосон гоё үеуд байдаг бол заримдаа ингээд уналттай эсвэл рейнжийн дотор ойлгомжгүй явах үеуд байдаг гэсэн санааг хэлж байгаа. За, заримдаа ингээд гоё ингээд уналт өсөлттэй хоёр талын чиглэл ойлгомжтой гоё явж байна. Гэтэл заримдаа ингээд рейнж дотор ороод ойлгомжгүй яах гээд байгааг нь ойлгомжтой мэддэггүй тийм явчлаа. За, энийг бүгдээ маркетинг хүчлэг гэдэг болгоч. Маркетинг хүчлэг. За, маркетинг хүчлэг дээр бүгдээ ярихад за зуны тухай ярьж болж байна. Жишээ нь 100 гэхэд илүү бойлон багасаад явцдаг ч юм уу. Гэхдээ энэ 100 Трамптай 100 байгаа болохоор ингээд хөдөлгөөн бол галзуулаад байна. Дайнтай жил байгаа болохоор суураад байна. Зарим жилийн 100 мөн яадаг вэ гэхээр ингээд маркет ингээд бойлон нь илт багасаад ингээд хөдөлгөөн багасаа явцдаг ч юм уу. Эсвэл нэг сар мард болохоор ингээд бойлон бол илт багасч байгаа нь бас мэдэгддэг. Тэгэхээр энийг хэлээд байна. Эндээс бид нар юу ойлгож болох вэ гэхээр яг ингээд та үнэхээр таны анализын дагуу гоё явдаг тийм өчлөг үед байгаа бол ашиг айл болох сайн хийгээд авчих хэрэгтэй гэсэн санааг хэлж байгаа. За, тэгээд ойлгомжгүй ингээ рейнжээс яах гээд байгаа мэддэхгүй гэдэг нөгөө чопи гэж хэлдэг. Хэрчсэн. Тиймэрхүү ч юм уу огцом савлгаатай тийм ойлгомжгүй байх юм бол бүгдээрээ юу хэрэгтэй байх нь? Нэгдүгээрт оролтоо багасгах болж байна. Оролтоо багасгах. Хоёрдугаарт риск багасгах болж байна. Рискээ багасгах. За, ингэснээр бид нар юу хийж байгаа? Ингэснээр бид нар хэд хэдэн чухал ойлголтын талаар мэдэж авч байна. За, та ингээд тодорхой техник анализ сурлаа. За, техник анализаараа дамжуулаад хэрхэн мөнгө хийх арга ухааныг сурчиж байна гэсэн үг. За, ийм нөхцөл өнгөд би орно. Ингээд би ашиг авчна. Алдаглал юм байна. Лото ингэж бодно гэд тодорхой хэмжээний мөнгө хийх ухааныг сураад авчиж гэсэн үг. Хоёрдугаарт бидэрт юу чухал вэ гэхээр keep money буюу ашиг хамгаалж сурах гэдэг ойлголт орж ирж байгаа. За, та магадгүй таны сарын зорилттой сарын ашигын зорилт 10% байлаа гэж бодъё. Тэнгүүд яг өөрийн бодож байгаа тэр 10% маркетаас татъя гэж бодож байгаа бол бид нар хэд хэдэн зүйлийг хийх хэрэгтэй болчихж байна. Ямар зүйлийг хийх хэрэгтэй байх нь? Нэгдүгээр маркетинг аль cyclд яваад байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй болох нь байна. Мөн өөрийн яг арга барил ажилддаггүй үеэ бас сайн мэдэх хэрэгтэй болчихж байна. За, энэ дээрээс нэмчихье. Арга барил ажиллах үе мөн үү? Хэрвээ маркетинг уналтын хүчлэгтэй юм ойлгомжгүй ингээд тийм үед таны арга барил ажилддаггүй бол аль болох оролтоо багасгах юм бол оролтоо багасгаад рискээ багасгах юм бол танд илүү ашигтай байх нэ. Тэгвэл яг өөрийн арга барилаа ажилддаг үе маркетинг хүчлэгийг бас сайн мэдээд авчих юм бол хэрэгтэй гэсэн санааг хуваалцаж байна. За, бүгд ашиг хамгаалах дээр нэг зураг хараад үзье. За, энд нэг хоёр арилжаачны төрлийг харуулж байна гэж бодъё. За, эхний арилжаач нь бол маркетинг ямар ч бүслэг төслөг тоолгүйгээр ингээд өдөр болгон арилжаанд оролцдог хүн. За, эхний өдөр TP авлаа. SL, TP, SL, TP, SL гэж явдаг ийм хүн байлаа гэж бодъё. Гэтэл нөгөө өөрийнхөө мөчлөгийг таньдаг,
өөрийнхөө арга барилыг хизээ ажилдаг, хизээ ажилдаггүй гэдгээ маш сайн мэддэг хүн байлаа гэж бодъё. Тэгээ маркетинг нөхцөл тааруу байна. Тэгээ явсан чинь хөдөлгөөн явсан чинь үдээс саныг явж өгөхгүй нь 20-30 пип, 10-20 пип яваад байна. Тэгээ яг таны оролтын нөхцөл өгөхгүй байна. За тэр оролцсон нөхцөл дээр ордоггүй ингээд таньж мэдээд ордоггүй хүн байлаа гэж бодъё. За тэнгуү техник өдөр арилжаанд орлоо, ТП авлаа. 2 дахь өдөр арилжаанд орлогоогоор үнжлөө. 3 дахь өдөр арилжаанд орлоо. Дахиад ТП авлаа. Өөрийнхөө нөхцөлийг хараад орж ийна гэсэн санааг энэ дээр хэлж байгаа. 4 дахь өдөр маркет өрн жоохон тааруухан байсан тул боллоо. Эсвэл оролтын техник, оролтын нөхцлүүд өгдөг байна. Боллоо. За дараагийн 2 өдөр орлоо, 2 өдөр үнжлөө, орлоо. Гэт орох юм бол энэ хүний дасал данс бол ингээд хамаагүй өсөлттэй явчихна. Заримдаа ямар хүн мөчлөгийн үе ингээд 7 хоног, бараг 10 хоног орчим үргэлжлэх үе байдаг. Тэгэхээр тэр үед яг бол таны нөгөө төвчээр гэдэг зүйл өсөж ингээд шалгана гэсэн үг. Ялангуяа магадгүй таны арилждаг ослууд дээр яг иймэрхүү үед гарч ирэн та сайн анзарч байгаа юм бол тэгэх юм бол яг маркетинг яг өсөлт өгөх боломжийн мөчлөг явж байна уу эсвэл уналтын мөчлөг яваад байна гэдгийг та сайн ялгаж харах хэрэгтэй гэсэн санааг энэ дээр хэлж байна. За эндээс батар бид нар бас хэд хэдэн зүйлийг бас дахиад ярилцаж болж байна. Өмнөх бичлэгтээр та хэрвээ санаж байгаа бол нэг арилжааны үр дүнгээр биш олон арилжааны үр дүнгээр ашиг авнаа гэж бодох хэрэгтэй гэдэг санааг ярилцсан байгаа. За таймингийн шин тавьж. За данс гэж бодох. Таны данс. Энд данс байна. Энд за нэг аккаунт. Таны данс байна. Энд таны арилжж байгаа цаг хугацаа энд явж байна гэж бүгдээр бодъё. За бүгдээрээ магадгүй ингээд 1 сарын хугацаанд ингээд янз бүрийн арилжаа хийн штэ өдөрт 1 2 заримдаа арилжаа хийхгүй байна гэж бодох юм бол дансаа үсгэхийн тулд бид нар саяны менежментүүдээс бас баримтлж саяны арга барилуудаас ингээд анзаараад өөртөө ашиглаж болно гэсэн. За энэ юу гэсэн үг вэ? Бүгдээрээ саяны нөгөө мөчлөг болон нөхцөл бүрдсэн үед орох оролтын үүднээс хараад үзье. За энэ дээр ингээд явж байна гэж үзье. За тэнгууд бид нар эхний өдрийн арилжаан дээр win. За энд loss. Loss буюу эсэл авчлаа. Энд дахиад win. За магадгүй энд үнжчлөө. Оролтын нөхцөл байхгүй тул үнжчлөө. За энд дахиад win. За энд дахиад нэг эсэл авчлаа гэж бодъё. Гэх мэтчлэн ингэж явсаар байгаад таны данс сарын төгсгөлд өсөлттэй гарахаар бодно гэсэн үг. Тэгэхээр арилжааны нөхцөл өгж ийна гэдэг маань цаагаараа бас дансаа хэрэг ашигтай байх вэ гэдэг утга санааг бас цаагаараа агуулж байгааг бид нар ойлгож болж байна. Тэгээд ашигтай арилжаач маань яадаг вэ? Иймэрхүү төр зургаар л явж байгаа. Ашигтай арилжаач бидэртэй адилхан алдж байгаа. Бас олж байгаа. Харин олж байгаагаа багасгаад зарим үед ингээд оролт хийхгүй байх нь өөрөө дансыг яаж ин дансыг бас өсгөх боломжийг олж байна гэсэн үг. За та бүх өнөөдрийн видеоноос тодорхой хэмжээний
үн цэнийг олж авсан бахаа гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа.